Хичээл сургалтын хөтөлбөрт биеийн тамирын хичээлийг 7 хоногт 2 цагаар орохоор тусгасан байдаг. За гэвч багш нарын хувьд ач холбогдол бага өгч дасгал хөдөлгөөн хийлгэхгүй зөвхөн тоглуулах нь цөөнгүй байдаг юм а. Биеийн тамирын хичээл нь хүүхдүүдийг чирэгжүүлэх, багаас нь спортоор хичээллүүлэх зорилготой юм. Мөн өөртөө итгэлтэй байдал нэмэгдэх, сэтгэл зүйн хувьд эрүүлжиж, багаар ажиллах чадвар эзэмших, хөлмөрч зан чанар төлөвшүүлэх ач холбогдолтой юм а. Хүүхдүүд чөлөө цагаараа компьютер утсаа оруулах нь илбэг байдаг. За иймээс сурагчдын чөлөө цагийг зөв идэвхтэй өнгөрүүлэх зорилгоор биеийн тамирын багш баасан очир хичээлийн 40 минутанд тоглоом хэлбэрээр дасгал хөдөлгөөн зааж дараагийн хичээл дээрээ шалгаж хүүхдүүдэд урамшуулдаг байна. За энэ нь хүүхдүүдийг идэвхтэй дасгал хөдөлгөөнд урайлж спортоор хичээллэх сонирхлыг нэмэгдүүлжээ. Багийн сурагчдын хувьд биеийн тамирын хичээлдээ болохтой зөв нь ер нь бол тоглоомын аргаар дандаа ордог. За тэгээд ингээд тоглоомын аргаар биеийн тамирын хичээлийг орох тусам илүү сурагчид маань илүү их сонирхолтой. За ингээд өөрсдийн гүйж харайх одоо энэ чадвараа илүү сайжруулна, хөдөлгөөний хвшлээ сайжруулна, уян хатан чанараа сайжруулна. За ингээс бага насндаа хөдөлгөөний хвшил уян хатан чанарыг сайжруулснаар ямар ч спортын төрлөөр хичээллэх чадвартай болж байгаа. Хүүхдүүдийн хувьд бол ер нь биеийн тамирын хичээлд бол маш идэвхтэй. За одоо биеийн тамир орох өдрөө бол ер нь тэгэл бүгд л хувцас өмсөөл жигтгэгүүрээд ирдэг. Хүүхдүүдийн хувьд бол хамгийн сонирхолтой хичээл. Хүүхдүүд хичээл дээрээ 4-5 цагийг суугаа байдалд өнгөрөөдөг. За энэ нь нурууны суулт үүсэх, хөдөлгөөний дутагдалд орох гол шалтгаан болдог. Иймээс тамирын хичээлийг 40 минутанд дасгал хөдөлгөөн хийх нь биеийнхээ чилээг гаргаж чөлөөтэй байх боломж бүрддгийг сурагчид хэллээ. Тамирын хичээл дээр манай багш шинэ дасгал зааж өг зөндөө гоё шинэ тоглоомууд зааж өгдөг. Тэгээд зөндөө гоё хамтаа тоглоод тэгээд шинэ тоглоомууд сураад их гоё байдаг. Хави дургуйя бүр хүүхдээ бүр олоод тэгээд бидний чих өвдөд тэгээд би чихээ дараа тэгээд зүгээр толдыг тэг би яаж толдол та би заримдаа далчилдаг л та тэгтээ дасгалаа сайн идэг. Сакс тоглоод дасгалыг гоё санагддаг. Багш дандаа юу зааж өгдөг. Тий, дасгал зааж өгөөд тэгээд би тамир зурхад амар зуртай. Хүний бие бас хөдөлгөөн бас гоё хийдэг. Гоё. Биеийн тамирын хичээл нь хүүхдүүдийг эрүүл мэнд чанартай амьдралд бэлтгэхэд нэн тэргуунд чиглэгдэх ёстой. За иймд биеийн тамирын багш нар сурагчдын дунд бөмбөг өгөөд орхидог биш, идэвхтэй дасгал хөдөлгөөнийг нь хийлгдэг байх хэрэгтэй. За энэ нь зөвхөн биеийн эрүүл мэндэд төдийгүй сэтгэл зүйн эрүүл мэндэд эргээр нөлөөлдгийг баасан очир багш дурдсан юм а.